Мөнгөн усны ганцхан жижиг дуслал хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрүүл мэндэд хор уршиг үзүүлдэг химийн бодисын эхний 10 багтаасан байдаг. Монгол улс ч мөн адил хэрэглэхийг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад мөнгөн усыг оруулж мөнгөн усны тухай Минаматагийн конвенцэд илсэн уг конвенцийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэвч нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар алтны бичил уурхай эрхлэгчид мөнгөн ус хэрэглэсээр байж болзошгүй байна. Мөнгөн ус агуулсан зарим төрлийн бараа бүтээгдэхүүн хаягдал болж хагарч эвдэрсэн тохиолдолд мөнгөн усны хордлого үүсгэх аюултай. Мөнгөн ус нь мэдрэлийн төвтөлц, нүд, уушиг, арьс, элэг буурыг өвчлүүлдэг. Алтны бичил уурхай эрхлэгчдийн хувьд бол мөнгөн усны орлогоос сэргийлэх үндсэн гол зам нь бол мөнгөн ус хэрэглэхгүй байх явдал. Тэгээд ард иргэдийн хувьд бол энэ мөнгөн ус агуулаагүй халууны шил судалж явах. За тэгээд дээрэс нь энэ өдрийн гэр литр авахтай хүртэл за тэр бүтээгдэхүүний шошгийг хараад мөнгөн ус агуулгааг нь сонгож авах хэрэгтэй. За тэгээд мөнгөн ус агуулсан ерөн халууны шил гэрт чи одоо хагарсан тохиолдолд тэрийг нэн даруй одоо соруулаар бичиж соруулаар хунцас соруулаар соруулж аваад тагтаа усанд хийгээд таглах хэрэгтэй. Мөнгөн усны хор аюулаас эрүүл мэндээ хамгаалъя. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг.